2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн телевизийн мэтгэлцээний зохион байгуулах тал дээр талууд нэгдсэн ойлголтод хүрч чадсангүй. Хуулиараа 3 нэр дэвшигч гуруулаа мэтгэлцээнд оролцсон байх ёстой боловч Монгол Ардын нам, Монгол Ардын Амьсгал намын зүгээс хит нэг талыг барьсан нэр дэвшигчтэйгээ сонирхлын зөрчилтэй олон нийтийн эрх ашигыг илэрхийлж чадахгүй телевизээр мэтгэлцэх шаардлага тавьсан юм а. Сурталчилгаа эхлээд ойролцоогоор 6 хоног. Энэ 6 өдрийн байдлаар бас нэр дэвшигчтэй рейтингийн судалгааг би бас танилцуулах гэсэн. Ардчилсан намаас нэр дэвшигч Баттулгын хувьд 39%-тай. Монгол Ардын намаас нэр дэвшигч Мегомбын их бол 28.5%-тай. Монгол Ардын Амьсгал намаас нэр дэвшигч Ганбаатар 32.4%-тай гэсэн энэхний судалгаа гарсан байна. Өөрөөр хэлбэл гарааны байдлаар ардчилсан намын нэр дэвшигчийн хувьд бол илт өндөр байгаа ийм судалгаа гарсан байгаа. Ардчилсан намын нэр дэвшигчийн хувьд 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар HD Монгол телевизээр мэтгэлцэх санал тавьсан ч нөгөө талууд хүлээж авсангүй. Манай нэр дэвшигчийн хувьд бол 21 аймгаар машинаар явж байгаа учраас 7 хоногийн өмнө баталсан хуваарийн дагуу уулзалтуудаа хийж явж байгаа. Тэгэхээр өнөө 8 цагаас болох одоо телевизийн холбооны зохион байгуулж байгаа мэтгэлцээнд манай намаас нэр дэвшигч одоо очих боломжгүй байгаа. Яг тэгвэл яг цагийн давхцаад Төв аймагт одоо товлсон уулзалтаа хийх ийм хуваартай байгаамаа. Ийхүү өнөөдөр соёлын төв өргөнд 20 цагаас телевизүүдийн холбоонд хариалагдах 16 телевизээр ардчилсан намын нэр дэвшигчгүйгээр сонгуулийн тухай хууль зөрчиж мэтгэлцээн явуулах нэ.